Дуу минь дуртайхан дэндүүхэн дуу минь сэтгэлийг минь эзэмсэн дуу минь сэмхэн санаардахад миний бүэлсэн дуу минь гэж явуу хулангуайн шүлэг шиг өнөөдөр бас ийм сайхан сэтгэл гжигдсэн дуучдыг та бүхэндээ үзүүлэхээр үндэсний өв соёлын түгээндээр дэрвэрч Монголын үндэсний малчин дэдвүүзээ зохион байгуулж буй 21 аймагт хэрэгжих анхны аймаг нь болж оролцож байгаа баян үлгэрчүүд болж байна. Уралдаа маань нэгэн шинэхэн дугаараа 1-р шатны сүүлийн дугаараа хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд 1-р шатанд маань олон оролцогчд маань 40 гаруй оролцогчд маань одоо бэлдэж оролцож бүртгүүлж өнөөдрийг хүртэл та бүхэндээ цэнхэр дэлгэцээрээ Казах түмний үндэсний баяр Наврузын баярыг тохиолдуулан цэнхэр дэлгэцнээ анх удаа хамгийн олон өдрөөр ийхүү Наврузын баярыг Монголынхон ард түмэнтэй тэмдэглэж байгаа уралдааны маань шинэ дугаар ийхүү хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд та бүхнийхээ өмнө өнөөдрийн дугаарын 1-р шатны сүүлийн оролцогч нар одоо явхад бэлэн болж байна. Ингээд 1-р шатны маань өнөөдрийн дугаарт орж байгаа хамгийн ихний оролцогч болох Толгом сумын 3-р огийн малчин аймгийн авраг малчин Махбалыг тайзнаа хүндгэлтэйгээр урьж байна. Махбал. Сайн байцгаана уу эрхэм хөндөд үзэгчдээ, сайн байцгаана уу эрхэм хөндөд шүүгчдээ. Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн гал холом мэндийг хүргье. Би Толгом сумын 3-р огийн малчин аймгийн хошин авраг Махбал гэж хүн байна. Та бүхэндээ Ана Турал оржир хэмээх сайхан дууга өргөн барья.
За баярлалаа. Баян үлгэж удуулж байна. Уралдааны маань 1-р шатны шалгаруулалт маань үргэлжилж байна. Махбал толовсомоос оролцож байгаа. Энэ дуу бол Монголын ард түмэнд үзэгчдэд хамгийн танил дуу байдаг. Бүгд найрамд Казахстан улсын төрийн дуулыг зохиосон алдарт хөгжмийн зохиолч Казахстан улсын гавьяат Шамш Қалдаев гэж хүн бол ихтэн зөрүүлж, ээждэн зөрүүлж хийсэн энэ дуу бол дэлхийн дуу болсон ийм сайхан дууг өнөөдөр бас Маягүл хэн Махбал маань дууллаа. Тэгээд одоо шүүгчдийн сэтгэлийг сонсъё. Сая харж байсан чинь заавал би чинь бүжгийн тэмцээн шүүж байгаа өлөө. Дооны тэмцээн шүүж байгаа. Дундуур нь бас толгойр үйлчлээ тийм ээ. Үнэхээр тайзыг бол бас эзэгэн чадаж байна. За. Дооны сонголт жоохон буруу болчих шиг санагдлаа. Хоолойны чи цар хүрээгүй сонсож чадсангүй. Тайзыг үнэхээр сайхан эзэмсэж байна. Хэрвээ магадгүй миний онооноос нөгөө хоёрын оноо өөрчлөгчвөл та 2 дугаар шатанд орох юм бол дуугаа бас бодоорой. Ямар дуу дуулах вэ? Дууны хувьд бол сонголт нь жоохон буруу байлаа. Энийг хэлье. За, баярлалаа. За, Ацаахан ч шүлэг үтчих гээд байна шүү. Дахиад шүлэг үтчих гээд өндлцөөд байна. За, ер нь л бэлэгдэг санал нэг байна. Хоолойн чадал одоо тий. Ерөөсөө энэ дуулах чадварыг л олж харах шаардлагатай байна. Тэгээд амжилт хүсье. За ханаа тогш маань хоёр шүүгчтэйгээ сэтгэл нэгтэй байгаа байна. Ингээд Махбалда баярлаа. Ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн гэрээ ёо. Ингээд Наурзын баярын энэ сайхан өдөр бас энэ алдартай дуу маань энэ оролцогч дотроос дуудагдж байгаа нь бас нэг сайхан амжилт гэж бодож байна. Монгол түмэн маань зурагтаа үзэн, телевизээ үзэн суугаа. Үзэгчд маань бол мэдээж энэ дууг бол шууд дагд дуулж байгаа гэт би эргэлзэхгүй итгэж байна. Ингээд таныг ярилцлагын цэг рүү урьж байна. Эмжигч Баяулгийн аймгийн авто замын ашиг сүтэн Жол компани Алтан шар зам Улзитэй байг. За сайн байцгаана уу. Би Баяулгийн аймгийн Толов сумын 3 доорогийн малчин, аймгийн хошоо авраг малчин байгаамаа. Хавлгаа зовхтой Махбал гэдэг намайг. Би Баяулгичүүд дуулжийн улсын уралдааныг хамгийн анх интернетээр мэдэж сонсоод тэгээд оролцохоор болоод Ханаа турал жир хэмээх казакын сайхан эхийн тухай дугаар оролцлоо. Шамш Қалдаевын дуу энэ дууг бол манай нийт казакууд монголчууд бүгд сайн мэддэг. Бүх нийтийн дуртай эхийн тухай сайхан дуу байгаамаа. Хүн болгон эхийгээ хайрладаг, эхийгээ боддог. Би энэ дууг дуулахдаа бүх ээжүүдийг бодон өөрийнхөө ээжийг, эмээ ээжийг зүрх сэтгэлдээ тийм дууллаа. Зэрэгтэл сайхан хүлээж авлаа. Тэгээд манай шүүгчид болохоор намайг тайзан дээр ирхчлөөдөө тайзыг сайхан эзгэнжин сайхан дууллаа гэж хэлсэн. Тэр сайхан үгээр нь урамшаа тарин цаашийн дуу дуулах ур чадвараа хөгжүүлэе гэсэн зорилготой байгаа. Казак бүсгүйчүүдийн хувьд болохоор маш их ач холбогдолтой байдаг. За бүсгүйчүүд олон төрлөөр байдаг насаараа охин хүүхдүүд дөнгөж хадамд орсон залуу бүсгүйчүүд тэгээд дунд насныхан тэгээд ахмадууд гээд өөр өөрсдийн онцлогоороо хувцалдаг байгаа. За миний энэ өмсөн хувц болохоор дотор цагаан даашинз маань болохоор эмэгтэй хүмүүсийн зүрх сэтгэл цагаанаараа байдаг гэсэн утгатай байгаа. Гадна талын урт камзол гэж хэлдэг. Манай казакын хээ уулзаар дүүрсэн камзол байгаамаа. Тэгээд малгай маань болохоор казакын үндэсний такя гэж хэлдэг. Өдтэй байгаа нь болохоор бид нар манай казакууд шар шууг дээдэлдэг байгаамаа. Шар шуу болохоор Куран судрын бичгтэй. Бид Куран судраа эрхэмлэн дээдэлдэг болохоор Куран судраа тэргүүндээ залдаг байгаамаа. За тэгээд эмэгтэйчүүд өс сайхан бол зүс сайхан гэж манай монголчуудас ч бас хэлдгийн адил эмэгтэй хүнд бас өсний сайхан нь урт нь сайн байдаг. Тэгээд өснийхаа гизгээ ингээл гизэг боогч гэж хэлдэг. Манай казакаар болохоор чаш бов гэж хэлнэ. Монголоор болохоор гизэг боогч. Тэгээд эмэг саргаалга гэл тэгээд бөөгч эмэгтэй хүний гоёл тийм л хувцастай байдаг та. Үлгийчүүд дуулж байгаа энэ сайхан тэмцээнийг зохион байгуулсан Аслбек
ах болон Малчин телевизийн нийт хамт олондоо маш их баярлалаа. Ингээд ирж буй Наварз нарны баярын мэд хүргэе. Нийт монголчуудаа Монголынхаа өнцөг булан бүрт суугаа нийт казакуудад та бүхэндээ сайхан баярлалаараа нарны баяр, Наварзын баяраа үнтэй сайхан тэмдэглэхийг өрөөё. Дэмжигч Баян Улгийн аймгийн хөгжим драмын театр. Тийм ээ, айгийн бүхний хойморт энерги цэлгэж хаврын баяр, Наварзын баяртай учирсан энэ гайхамшигт өдрүүдэд хэлж байгаа 3 дугаар сарын энэ гайхамшигт өдрүүдэд өлгийчүүд дуулж байна гэсэн энэ сайхан уралдааныг Баян Улгийн аймгаас та бүхэнд дамжуулан үзүүлж байгаадаа таатай байна. Уралдаанд оролцогчид болон эрхэм хүндэтгэл Монголын ахын дүүс үзэгч та бүхэндээ Наварзын баярын нэгэн мэндийг өргөн дэвшүүлж төрөлхтний зүтгэдэг хурмаар нэмэнд алтан ганцхан хөгжим драмын театрын уран бүтээлчдийн дараагийн мэдлэгээ хүрэхэд бэлэн болоод байна. Казакийн алдарт ховос хөгжмөр хөгжимчин Бахаднуур та бүхэндээ саналцахын тухай нэг сайхан айлгуу хүрэхэд бэлэн болсон байна. Улс ор болсон, ах хол болсон. Дэмжигч Тавбанбог центр. Зочид худалдааны төв. Үндэсний өв соёлыг түгээд дэлгэрүүлэгч Малчин телевизээс зохион байгуулж буй Баян Улгийн шүүд дуулж байна. Уралдааныг ивент тэтгэж оролцож байгаа. Хар үрийн тос, эрүүл мэндийн тосыг өнөөдөр Монгол түмэн маань хэрэглээ суртсан энэ хүү тос Алхадиа
гэдэг компани бүтээгдэхүүн Монгол дахь алхад ягийн албан ёсны одоо базаргуул захиралтай энэ компани хамт олондоо бас манай төслийг, манай проектыг дэмжиж хагаад халуун баяр хүргэж баярлаж талархаж байгаагаа бас илэрхийлж байна. Монгол түмэн маань хар өрийн тосыг бол хэрэглээд сурцсан байгаа. Тийм учраас энэ сайхан эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг бас хэрэглээрэй гэдгийг энэ дашрамд хэлмээр байна. Ингээд нэгдүгээр шат үргэлжилсээр байна. Одоо таван богдын хормой дээрээс нэгэн бүсгүй хөрөлцөн ирсэн байгаа. Хүүтний оргил таван богдын маань хормой таван богд гэдэг бол баян үлгийчүүдийн бахархал. Өнөөдөр Монголын түмэн одоо аялал жуулчлалын хүмүүс бол манай таван богдыг зорин ирдэг бол өнөөдрийн гарч ирэх гэж байгаа зочин маань яахын аргагүй одоо ойгор нутаг буюу таван богдын яг хормой дээрээс ирж байгаа энэ гайхамшигтай оролцогчоо би өөрийнхөө бэлэн болоод байна. Энэ хүн бол малчин, дуучин, маягуулын багамаа. Маягуулыг хүндгэлтэйгээр тайзнаа урьж байна. Барлықтарыңызға бүгінгі күннің жалынды сәлемін жолдаймын. Мен енді өзім туралы айта кететін болсам, Байын өлгей аймағының Лаңқұсымын баурайынан кеп тұрым. Айтуған әкелім Айгүл. Орындайтын әнім Халық әні. Маягул баяр үргээ надад л амар таалагдлаа. Надад бүр би одоо энэ оролцогч нарыг хараад байгаа бас харж байгаа штэ хөдлөгч хивчээ. Гэтэл нэг л таалагдлаа. Ягаад чи нэг гоё байна. Тэгтээ одоо шүүгчд маань яах юм байгаа. Дээр үед бол одоо хоролцрон гавьяат маань ийм сайхан нэг бие пропорцтой харагддаг байсан те. Ерөнхийдөө нэг пропорц нэг иймэрхүү биеийн пропорц хилэмжин. Тэгээ үнэхээр таван богдынхоо хормой дээрээс хүрэлцэн ирээд өнөөдөр баян үдгичүүд болж байна. Энэ сайхан уралдаанаараа Монгол түмэндээ казак дуугаа хүргэсэн Маягүлдээ бас баярлаа. Таван богдын хиймэрлундаа Монгол түмнийг минь үзэгч түмнийг минь бас ивэж яхах сайхан өрөөлөөр шүүгчдийн сэтгэлдийг сонсцгоё. Ханаа төгш. За сайн байна уу? Маягүл сайхан дуулж байна. Тэг хувцс гонор нэ тайзны соёл бүх юмдээ сайхан тэгш харагдаж байна. Дууны үгч сайн хурц сайн хэлэг сайдаа дуулж байна. Ер нь тэр электрон хөгжимтэй нийтлэхэд домбор хөгжим жоохон дарагдаж байна. Дуун сонсохдохгүй байна. Нэгэндээ домборыг тоглож жагамшаа энийг бас тоглож өгмөр байна. Сайхан итгэлтэй тоглох байна. Дараагийн чадандаа бас амжилт хүсье. За баярлалаа. Канаач хөгчтэй. Яг энэ сайхан хувцастай нь яг энэ чигээр нь доомбортой нэг сонсъё. Дан доомбортой нэг бодог. За шүүгчд маань ардаа хөгжимгүйгээр доомбортой нэг дуу ганц бадаг дуулаад өгөөч. За тэгээ энэ сая доомбор жоохон саяныхаа дуу явуучих. Харин тий.
За хэллээ. За. За баярлалаа. За Яг тэр таван богдын наадал тийм салхи үзэгдэж байна тийм ээ? Гоё. Гоё байна. Янз бүр. Баяр үргээ ингэж сонсох гээд байхгүй юу? Амтан энэ шүү дээ. Ерөөсө казах дуу энэ сайхан дуугач гол сонс. Энэ ардын дуу учраас би түрүүний сонирхоод байсан байхгүй юу? Тий. За баярлалаа. За дараагийн шатны шалгуурууд өшөө. Бас дуугаа сайн бодоорой. Домбортойгоо илүү дуудвал гоё байна шүү. За баярлалаа. Рахмет. Баярлалаа. За нэгдүгээр шат маань үргэлжилж байна. Баян үлгийчүүд уулж байна. Уралдаа маань үргэлжилж байна. Өнөөдрийн маань дугаарын одоо 2 дахь оролцогч явчлаа. Дэмжигч Баян Улгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар. Нэмсэн Долонгостун бірінші бағыт Бесбогдо деген жер отырамыз. Сол бұрын соңды бұндай сайысқа қатысып көргем жоқ. Ешбір сыйлық милықты алып көргем жоқ. Өз айтып ауыл үйдегі ән айтып жүретінбіз. Сол пестен көріп алдық та бір қатысайықшы деп. Қатысқам өзім, ешкім қатыс деп айтқан жоқ, өзім Фейсбуктен көріп алып қатысып жатқан жайым бар енді. Енді жалпы енді малшылардың неменес деп жатқандықтан енді халық әнін таңдадым енді өзім. Біз енді қырда тұрғандықтан халық әні өзімізге ұнады да, сол халық әнін таңдадым. Біз сол Алтай Табынбоғдыны жайлаймыз, жайлауымыз сол мекеніміз өз бұрыннан. Жарайды, енді осы қолдап жатқан ағаларымыз, осы ұйымдастырып жатқан осы ағамызға енді алғысымыз шексіз енді. Осы келе жатқан Наурыз мерекеміз құтты болсын. Осы сайысқа қатысып жатқан барлық қатысушыларға сәттілік енді. Осы Асылбек ағамызға енді көп рахмет енді. Алла разы болсын енді бүйтіп бізді осындай сайысқа қатыстырып, орын иелендіріп жатқанына енді. Алғысымыз шексіз. Келе жатқан Наурызымыз құтты болсын. Дэмжигч Асмина Стар компани. Улсын тунгалаг баян үлгийн нутаг минь билээ. Хүний цайрын өргий сайхан нутаг минь билээ. Загас чарахаа наадан байдаг тунгалаг ариун голуудгүй хэтэлсэн байна. Үлгийн сарыг өртөө давж хаврын сартай найртай учирсны баяр казан үндэсний Наурызын баярын мэндийг эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ өргөн дэвшүүлье. Өдөр тань улсын казан гуранхаа төвөөрөд ахын дүүсийн мэдчилгээг хурман хар нэрмжит хөгжил драмын театрын дуучин Монгол бүхний засуул жүжигчин Жапарын сайхан мэдчилгээгээр та бүхэндээ өргөн дэвшүүлэхэд бэлэн болж байна. Хүлээн авцгаано. Эзэн Шингис хааны урсад минь үү? Баян үлгийч дуулж байна.
Тоглолтонд хүрэлсэн ирсэн малчин телевизийн хамт олны амар мэндийг айлтгая тансаг баян нутгийн табан бүгдийн орглоос хотлолон мундалсан ховдголыг хөвөнөс сүүн цагаан болто сүрлөгөндөр алтайгаас Казакран катва дөрбөт арда түмний өмнөс Хурман ханы нэрэмжит Алтын гадыс одонто Хөгжим драмын театрын Урымды төлчөтийн өмнөс Менді шилге депшүли Өгдө болгын нарны сәнда золғыч Өтір болғын күні сәнде қәңіліж Тәрсін тәрәған қыжы Табын қошу мал сүрік Талдырым белчеж Бүвенду делгерчі Бұйын кіші кәрім жық Болтуға Байын мүлгі жұдол Келсін үге керік жүлді Ботсын зелі болып сұрылды Амылсын әріп жылдық, сансын зілі сәжір ұлдық, ұрық шақаржы тем ұлдық, ұлыс орынна көк жылдық, ал сен қара боды олды, табы күні алты шарзан керілдежі, әмжілді болық болтуғай, табын бұлден өргішік тансы күндір болтуғай, Ховдуғален осчы хоске тұңғылық болтуғай Табы күнні үйі сансын, есін саған көсін Сеткілчілім бүттік болтуғай Құдай Дэмжигч Баян Улгийн STY Баян Улгийн аймгийн социал-демократ Монголын залуучуудын холбоо. Одоо дараагийн оролцогч маань Баян Улгийн аймгийн Баянуур сум оролцогч Баянуур сумаас маань оролцож байгаа Алтан гац одонтой аймгийн авраг малчин бас улсын тэргүүний уран сайханч за өшөө юу гэлээ айгүй олон шагналтай Баян Улгийн Баянуур сумын харьяат Кставай гэдэг ах маань одоо та бүхэндээ оролцогч маань 1-р шатныхаа эхний дуугаар одоо оролцоход бэлэн болсон байна. Ингээд тайзнаа Кставай ахыгаа хүндгэлтэйгээр урьж байна. Несвесі мұсылманның оразай ауызашар боқ қойды. Қабыл болсын ниеттеріңіз, ораза қабыл болсын. Болып жатқан жаңа жылымыз, келе жатқан наурызымыз, барлығыз елімізге ғырыс береке бақыт әкелсін. Сіздерге кештік сәлем. Мен сіздердің құрметтеріңізге бүгін Ақтанбердінің керемесін көптеп білетін болу керексіз. Аймақ жұртшылық. Сол толғауда. Әттәкендегі туғжығына. Аудан аққан тас бұлақ тасабы еді теңізге қанша малды болса да байғуандар егізге жақсыны жақсы біледі қадірімен сымбатын жаман қайдан біледі арзан менен қымбатын екі жақсың қосылса бірін бірі сыйлайды екі жаман қосылса төсекте басы сыймайды жан жолдасым домбыра сенде өзімдей аңыран ажал құрып жеткен күн қаласың сен даядырай бағың жанған шағыңда құзғын салсаң қазылер бағың тайған шағыңда сұңқар салсаң азылер
Әттең дүние кеңедің, бірақ күн алдан жөнелдің. Қартайғанда шіркін ай, қайдасың туғыз, қайдасың туған демегі. Өтіп кеткен ей, жаңбырды жамылғалап туар ма? Қашақсынның баласы осынша жаман туар ма? Дүние деген саралтын талайларда алдаған, қабаты қалың қара жер, өңдің жақсы жайсаңды таңдан астан жаллаған, екі достың арасын айырадай ұнбаған. Қанша батыр ей, болса да жауға салма жалғызды. Қанша сұлу болса да қасың алма арсызды. Жан жолдасым домбыра, сен де өзіңдей аңыра. Ажал қуып жеткен күн, қаласың сендей, қаласың сендай адырай. За баярлалаа. Улаанхатаараа чимэгтэй цас цамгаруйхан хормой дээр Баян нуур хэмээх сайхан далай сайхан нуураараа нэрлэгдсэн Баян нуур сум гэдэг бол Баян Үлгийн аймгийн маань хамгийн газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг. Баян Үлгийн аймгаа, Баруун аймгаа бол Баруун бүсээн бол төмөс хүнсний ногоогоор хангаж байдаг алим ургадаг Монголд ганц сум яг өөрөөрөө алим ургадаг сум байдаг нь манай Баян Үлгийн аймгийн Баян нуур сум байдаг. Баян нуур сумаас маань ирсэн Густаво Ях маань сая уран үгийн төврийг үзүүлж байна. Тэрмэ гэдэг бол тэр гэж цоглуулах гэсэн үг. Ингээд уран үгсийн цогц зэрэг казакийн бас уламжлалт өв соёлыг та бүхэнд сая үзүүлж байгаамаа. Ардын дуу гэхээр ардын дуу бол биш, ардын дуунаас том энэ бол туйл хэлбэрлэгөө орсон ийм том бүтээлийг бол сая бол тоглож үзүүлж байгааг бас би Монгол шүүгчд, Бацаахан шүүгчтэй, Бэлгээ шүүгчтэй, үзэгч түмэндээ бас тодруулж хэлэхэд таатай байна. Ингээд Густаво Яхыг маань үнэлж байгаа шүүгчдийн үнэлгээг сонсъё. Ассаламу алейкум. За сайн байна уу Густаво Яха? Таныг би залуу хүүхэд байхасыг сайн мэднэ. Сайн дуулдаг, сайхан залуу, сайхан урмад хэлж хүн байсан. Одоо домрыг хичнээн настаа ч гэсэн домрыг сайхан тоглож байна. Ер нь уулыг састаар нэрийг настаар гэдэг чигээр таны холоо жоохон арахгүй. Ингээд 70 гарцсан хөгш холоо жоохон суучч гэхдээ таны сэтгэл сайхан байна. Танд ингээд залууч дүлгэр жишээ болж өнөөдрийн уралдаанд ингээд хүрэлцэн ирсэн танд их баярлаа. Эрүүлийг сайн сайхныг хүсье. За баярлалаа. Шүүгчд маань саналгүй багш байна. Ингээд танд ярилцлагын цаг дээр бас манай хөтлөгч редактор Гүндгээ маань бас асуултыг асууж, Малчин телевиз маань бас дэлгэрүүлж энэ оролцогчдоос ярилцлагыг авж байгаа. Тайзан дээр мэдээж богино зайн дээр дууга оролцогч маань хүргэх ёстой. Хөтлөгч ч гэсэн та бүхэндээ үзэгч түмэндээ бас дууны зарим нэгэн мэдж байгаа мэдээллүүдээ ч гэсэн хуваалцаж, өнөөдрийн Баян Үлгийчүүд уулж байна гэдэг энэ сайхан уралдаанаараа нэг талаасаа Наврузын баяр зориулж байгаа энэ гайхамшигтай энэ уралдаан дээр бол казак түмний нандин өв соёлууд ихшилж байгаа учраас зарим нэгэн мэдээллийг өгж Монгол түмэндээ Монгол ахын дүүстэй казак өв соёлын бас нөгөө талаасаа сайхан хичээл болж байгаа гэдэгт би бол эргэлзэхгүй итгэж байгаамаа. Казак гэдэг ард түмэн бол хөдөлмөрчөөрөө, үнэнчээрэн, урангаараа, амттай хоолтойгоороо, зочломтгоо, зантайгаараа ялгарч байдаг ийм гайхамшигтай ард түмэн маань өнөөдөр Малчин телевизийн ачаар, буйнаар, дэмжлэгээр тийм ээ түмэн олондоо Наврузынхаа баяраар ийм олон ардын авьяастууд өнөөдөр Монгол түмнийхэн цэнхэр дэлгэц гэрийн хойморт олон сайхан бүтээлүүдийг казак өв соёлуудыг хүргэж байгаа нь бол гайхамшиг юм а гэж хэлж байна. Энэхүү өв соёлыг хүргэхэд дэмжлэг үзүүлж байгаа манай Муза Энтертаймент Бахтбек захиралтай хамт олондоо бас бид нэвтрүүлгийнхаа өмнөөс Монгол түмэндээ бас энэ дэлгэцээр дамжуулан Муза Энтертайментийн захирал Бака Чака дүүдээ бас Чагаан дүүдээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн ST Production-ы Чокон дүүдээ бас талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Дэрвэс телевизийн хамт олондоо баярлалаа. Мэдээллийн болоод бусад медиа төрөл дээр бидэнтэй хамтарч ажиллаж байгаа Иржан гэж захиралтай Үлгий камерын хамт олондоо бас талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Ингээд Монгол түмэндээ энэ сайхан өрн хавар Наврузын баярын мэндийг хүргээд өнөөдрийн дугаарын дараагийн оролцогчийг бид ухтан авахд бэлэн болоод байна. Дэмжигч Эм ханган нийлүүлэлтийн Илан фарм компани. За
За би Баян Илгээ аймаг Баян Орсмын малчин хүн байгаа. Өөрөө насаараа мал малсан. Одоо өндөр насны тэтгэвртэй байгаа. Одоо энэ Баян Илгээ дуулж байна гэсний урдгтэн өчигдрийн заарл храм интерес бүгд харж байж агаад тэгэн сонсож одоо нэг наснаа нэг оролцож үзийгээд хөрөлсөн гэсэн ийм байдалтай байгаа. 65 гарч байна, 66 харах гэж байна. Залуудаа явж л байсан. Удаа дараа оролцоод нийлэн амжилт харсан, өссөн, мэдсэн одоо тиймэрхэн байгаа. Гэхдээ мэрэгжил бол олж байна. Имерхэд байгаа. Одоогийн юун дээр бол дуул бол ихэд байгаа юм да. Гэхдээ үндэсний нэг тийм туулж хэлбэртэй магтаал хэлждэг юм уу? Гэх мэтлэн тийм утгатай дуугаар оролцоод сайхан болж байна. Энийг сайхан байна. Одоо тэнхэтэ байна. Хөрсгтэй одоо ижигтэй ярьсан байна гэж тэгд магтж байна. Сайхан байна. Чин телевизээр малчин нэвтрүүлэг, малчин дуулж байна гэсэн нэвтрүүлгүүд бүгд нь одоо урд нь сонсож харж мэдж байсан юм л дээ. Гэхдээ биднээс одоо хол газар ийм малчны дуулж байна, ийм урд фестивал дээр оролцож чадсангүй. Шатаач үгүй хөдөө байгаа, хол байгаа улсууд бол мэдээж хэрэг. Тэгэхээр одоо энэ дээрээ одоо тануулсан ингээд авчираад манай орон нутагт Баян Илгээ магтрыг авчираад ингээд оролцож байгаа. Энэ юугийн ажлагаа явуулж байгаа. Маш их талархтай байна, баяртай байна, сайхан байна. Одоо энэ тэндээс энэ өнцөг Илгийн нутгийн өнцөг бүлэнгээс одоо залуучууд, хүүхдүүд одоо хөгшин гэх мэт хүн бүхэн одоо ингээд оролцож байгаа бас өндөр их амжилттай байгаа юм байна. Энэ бол вебсойлыг яас үндэсний одоо бүх юмыг одоо дэлгэрэнгээ ингээд орон даяар Монгол орон даяар ингээд сасч холбож байгаа маш их баяртай байна. Тэгвэл түүний дотроо одоо хүний хүмүүжил орчин дээрийн одоо үндэсний бүх юм утга зүйл их байгаа юм л да. Тэр дотроо. Гэтэ яг заавал тэр туурж биш. Тэр одоо юу үндэсний дүүч байна. Дуу бол их байгаа юм л да яг. Өөрийнхөө бодсон одоо хөнгөн өөрийнхөө тэнхэн дээр харуулсан болохоор тэгээд үзсэн байхгүй. Малчин гэмэнгэн мэрэгжилтэй гэсэн одоо тийм би санаа нэгтэй байна уу? Малын бие нараа хөлжтэй амьдарч байгаа шүү дээ. Тийм учраас малын бие ч одоо Монгол хүний хувьд бүх юм тийм байгаа. Маш сайн байна. Одоо олонний дундаа объяста хүн их байгаа юм. Хүүхч ба, томч ба, хэнч ба. Яс үндэсний доторч бас их юм байгаа. Тийм учраас энийг одоо ийм зохион байгуулалт явуулсан маш талархалтай. Маш сайн болж байгаа. Энэ бол одоо манай ард түмэн бүгд одоо нүдээ сайлаж хэрэгэд үзэж штэ. Бүх юм одоо мэдхээр бол одоо дахиж явах юм бол одоо өнсөг болгоос өшөө их гүгжирнэ л дээ. Энд оролцоход ихтэн. Энэ бол одоо бидний бас Казах Ураанхай дөрвөд Баян Илгийн хотгонд байгаа бүх яс үндэсний болон Монголын өнсөг бүлэнд байгаа бүх ард түмний одоо өв соёл улам хөгжин гэсэн үг шүү дээ. Бүх юм одоо сан талд байгаа мил гарах болгол ийм завцаан гарах юм шиг байна. Тэ юм уусаас талархалтай баяртай бай. Баян Илгээд байгаа бүх ард түмэн Монголын өнсгөнд Монголын орон даяар одоо утга саган сарыг өнгөрүүллээ. Одоо Наврузын баяр ирнэ. Тэр Наврузын баяр тохиолдуулын гал мөрөн жилийн тохиолдуулан бүх юм Монголын ард түмэн болон өлгөөчүүдтэй, өлгийн ард түмэнтэй манай орон нутгийн ахын дүүс өр хүүхэд гэх мэт бүх хүндээ одоо энэ холбоогийн сайн сайхан бүхэн гэсэн яриа. Та бүхэндээ ч гэсэн энэ дээр амжилттай сайн зандаа сайхан зандаа бол Монголын орныг ингээд сурчлаад яваад байгаараа их баяртай байна баярлалаа. Дэмжигч Казак хоолны тансаг амт Тата орчин Дарига ресторан. Баярлалаа. Ингээд оролцогчдын маань энэ сайхан авиасыг хүлээж өнөөдөр бас биднийг баян мэргэжил дуулж байна хэмээх энэ уралдааныг зохион байгуулахад гүн тусалцаар үзүүлж байгаа Монгол Улсын соёлын төвийн ажилтан аюул дарагтай театрын хамт олон талархаж байгаа илэрхийлгээд таатай байна. Өнөөдөр энэхүү сайхан 70 жилийн түүхтэй театр маань 2026 онд 70 жилийнхаа түүх доор тэмдэглэж байгаа энэ хүчит Монгол орныхон өнцөг болон бүртгүй эрхэм мөндөд үзэгчид Баян Илгийн уугуул суугууд иргэд та бүхэнд зориулсан бүжгийн мэдлэгээ бүрхэхэд бэлэн болсон байна. Монгол Улсын соёлын төвийн ажилтан бүсгөөний дэлгэрэлт хэрвэн той хэмээх сайхан найрын баярын тухай бүжгийн бүгдээр толдон үзцгээе.
Дэмжигч Казах үндэсний хувцас урлалын Асал Мура компани. Эрхэм хүндэт үзэгчдээ, эрхэм оролцогчдоо Баян үлгийчүүд дуулж байна. Уралдааны маань 1-р шат үргэлжилж байна. Өнөөдрийн 1-р шатны оролцогчд маань нэлээд дундраад 4-5 хүн оролцогч үлдэж байна. Өнөөдрийн дараагийн оролцогч бол манай Баян үлгийн аймгийн Бугуц сумын оролцогч Бямцогт гэж аймгийн алдарт авраг малчин энэ сайхан хүн маань Монгол дээл бүсэн малгаагаараа гоёж Монгол түмэндээ Баян үлгийчүүд дуулж байна гэдэг энэ сайхан ая дууны мэндэ хүрэхээр хүрэлцэн ирсэн юм аа. Ингээд хүлээн авцгаануу та бүхэн маань. Сайн бацгнуу та бүхний нэрээр мэд хүргэе. Би намрын вимцэгт байна. Урина хэмэгт бол уулна. Үгүй танхай өсөхгүй. Урина. Дэрчи толгоороо зоннон хүлээсуна зочилчлэг сатараа зургоороо жаргад мордороо хатгадилгэдэргөө хачаасан таныг урнаа ухтарга Нэгшгэн наадын жаргана Зүтгэдэглэрээ Зүлгэндэгэрээ барна Таун тамсгардаж цалина Тавара жаргат мордороо Хатгадилгэдэргөө Хачаасан таныг урнаа Ултаарга сүгнөө Уридэгшгэн наадын жаргана Нуткар зочдороо Мачны өргөн сатараа Чиний наймд мордороо Шимний нэгдэгэр налинахоо Хатгадилгэдэргөө Хачаасан таныг урнаа Ултаарга Нэгшгэн наадын жаргана Хатгадилгэдэргөө Хачаасан таныг урнаа Ултаарга сүгнөө Нэгшгэн наадын жаргана Нэгшгэн наадын жаргана За баярлалаа. Үнэхээр хүлэг морин дээр анги дүүхэлзэнхэн өвлийн цан татуулсан өдөр морьтойгоо цан татуулан тавьж байгаа нэг монгол хүний монгол адуучны сайхан сэтгэл надад төрж байна. Дууны хувьд ямар болсныг мэдээж эрхэм шүүгч та бүхэн маань сэтгэлээ хэлэх баха. Бямцогтой баярлалаа. За шүүгчдийн сэтгэлийг сонсъё. За манай Бямцогт яа харахгүй нэг адууч юм шиг харагдаж байна да тий. Баярлалаа. Тий адууч нь тэмцээнд орвол илүү гоё амжилт болохоор харагдаж байна. Хувцалт бол сайхан гоё сайхан тааруулж хувцалсан байна. Дууны сонголт бас дуугаа бол дараа жоохон буруу сонгочлоо. Тэгээд манай хоёр шүүгч цаашаа хэлэх үгүй хэлэх баг. За баярлалаа. Ингээд Бодор цомын эзэн шүүгч Бат сайхан шүүгч маань бас сэтгэлээ хэлэх гэж шиг байна. Асаагаарай. За. За амжилт хүсье. Баярлалаа. Ер нь тайзны соёл гэдэг чинь
бас андаад байдаг л да. Одоо таны өмнөх хүмүүсийг харж ирсэн баг. Тэр өндөр настан хүртэл яаж хувцалж яаж гэнэ үү? Өөрийгөө болоод үзэгчтэй яаж хөндлөж гэнэ үү? Энийг бас дараачтай сураараа ерөнхийдөө дуулдгүй биш дуулдаг хүн байна. Тэгээд Баярлалаа. дараа чи дуу хуурын аялгау дууны зүтгэлд нь амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Ер нь нэлээ анхааралтай л яриад байна тий. За яг гоо гэхдээ баярлалаа шүүгч нартай. Баярлалаа. За ханаад багш байхгүй юу? За ингээд бям цагтаа амжилт хүсье. Ярилцлага зэг рүү өрж байна. Дэмжигч эрүүл мэндийн бүтээгдэхүүн хар үрийн тосны албан ёсны борлуулагч Алхадия компани. Цаасаа мацгано уу? Та бүхэн тарган тавцаас аваад урч гэнэ үү? Би бол Баялаг аймгийн Бугцгмын 2 дугаар багийн иргэн Намгүрийн бэм цэглэж байна. Танха ерөөлч хөгийн Югай Урняа хэмээх дугаар уулзлаа. Харин шүүгчид жаахан дуул бүр сонгосон байна гэж байна. Угаасаа миний дуул хобби. Тэгээ миний хань, миний хүүхдүүд манай ах トゥ наа аваад дэмждэг байхгүй. Ямар ч өөрийгөө сөөж зур гэдэг. Олон сайхан аавын хүүхдтэй өрсөлдөөд удаахан тавхирч байгаа тий. Нас тогч байгаа хүн тий. Залуу хүмүүс ч байна, настаа хүмүүс ч байна гэдэг. Энэ гоё болчих. Энийг зохион байгуулсан Монгол Улсын цолжийн хэргийн ажилтнууд Аслык ахта тэгээ бас баярлалаа илэрхийлье. Анхны улсын улсын анх тавралдаанд Баялагаас очиж оролцсон. Тэгээд тэнд шилдэг хорондоо багчжсэн. Тэгээ одоо олон жинээр орж байна. Бас гоё зохион байгуулалтаа сайхруулсан болж байна. Тэгээ наатаа өрөлдсөн манай Ахмад Настангууд миний үеийнхэн ээжүүд эмэгтэйчүүд дүүнөртөө өндөр сүндөрт амжилт хүсье. Нутгийн золоолонда ирж яваа наавар золоод нарны баярын гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. Бүгдээрээ эрүүлийн саруул сайхан мал сүргэн өссөн сайхан байхыг хүсээрэй дээ. Дэмжигч чанартай хэвлэл шуурхай үйлчлэгээ хүргэгч Monlois компани. Эрхэм хүнд үзэгчдээ Монголын үндэсний өв соёлыг түгээндэд гэрүүлэгч Малчин телевизийг сонгон үзэж байгаа та бүхэндээ дахин энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Баян үлгэчид дуулж байна хэмээх аймагуудад 21 аймагт хэрэгжих төсөл маань ийхүү анхных нь Баян үлгийн аймаг Монголын үндэсний цөөнх болсон Казак төмнийхээ нарны баяр Наврузын баярт зориулан явуулж буй энэ Баян үлгэчид дуулж байна төслийн маань 1-р шат өндөрлөхөд нэлээд өгөж байна. Тийм учраас өнөөдрөөс манай энэхүү төслийг ивент тэтгэж дэмжиж ажилласан Monlois компани захирал Бибит хааны Баваржан захиралтай хамт олондоо бас талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Энэ ташрамд бас одоо өнөөдөр энэ Баян үлгэчүүд дуулж байна төслийг уралдааныг явуулахад дэмжлэг үзүүлж байгаа Баян үлгийн аймгийн засаг даргын хамгийн газар иргэдийн хурал Баян үлгийн аймгийн удирдлагуудаа бас талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Ингээд дараагийн оролцогч маань одоо бэлэн болсон байна. Ингээд дараагийн оролцогч бол Баян үлгийн аймгийн үлгийн сумаас оролцож байгаа эрүүл мэндийн салбарт ажилладаг залуухан боловсон хүчин маань Хязатын Давринбек гэж залуу маань одоо та бүхэндээ энэхүү уралдааны 1-р шатны өөрийнхөө бэлдэж ирсэн дуугаа хүрэхэд бэлэн болсон. Давринбекийг тайзнаа хүндгэлтэйгээр урьж байна. За та бүхэндээ элэг нэгт Монгол Улсын маань мянган жил өргөржлөн хөөгдөөс уламжлагдсан юуны өмнө цагаан сарын сар шинийн баярын мэндийг хүргье. За тэгээд энэ баяр давхсаад ирж буй одоо Төвөзийн сижинд орчих нүүдэлчин түмний тэр дундаа Казаки арт түмний одоо хаврын баяр удахгүй маань өрн зоолгож ирж байгаадаа бол дулан нарны баяр буюу Наврузын баярыг бас давхар мэндчлэн хүргье. За миний дуудах маань намайг Хязатын Давринбек гэдэг эмнэлгийн салбартын ажилтан Казахын нэрд хөгжмийн зохиолч, композитор Алтанбек Хоразбаев гэдэг хөгжмийн зохиолч өгнө. Илгээ Сэлэм гэдэг дууыг та бүхэндээ өргөмөрье. Ассаламу алейкум. Берекелер құтты болсын. Ағайын туғанармысың, қарттар қыран бармысың, қиядан көзді тартағын, сіздерсіз мынау қарлышың,
Елін болса қарты бар, асқарды тайлай дәрті бар. Үлкенді сыйлап құрметтеу, қазақтың ата салты бар. Қазақтың ата салты бар. Болсыншы аман атамыз, болсыншы аман апамыз, тілегендейім жақсылық, болсыншы қабыл батамыз. Армысың абзал ағалар, ағалар жарқын жағалар. Сіздердей асыл болмасау, біздерді кімдер бағалар. Армысың ерке жеңгелер, жеңгелер бізге өңгелер. Береке билік бастауыш, сіздерге кім бар теңгелер. Сіздерге кім бар теңгелер. Армысың құрбы құрдастар, сырмыне сырлы сырластар. Сендердей сері болмаса, тамаша тойды кім бастар. Алақандарыңыз қайда? Армысың балғын інелер, ағалап алдан жүгірер. Інісі кімнің бар болса, өнері өрге жүгірер. Армысың қарындастарым, ақтамақ қарлығаштарым. Сағынып келдім сендерді, жалынды жалын жастарым. Қарынды жалын жастарым. Жалынды сәлем жалқыңа, басием ата салтыңа, қуана қарсы алатын, ризамын туған халқыма. Жалынды сәлем жалқыңа, басием ата салтыңа, қуана қарсы алатын, ризамын туған халқыма. Ризамын туған халқыма. Рахмет. За, баярлалаа. Давринбек дуу маань маш та дуу маань бол нэгэн дөргөө сайхан дуу дууллаа. Хоёрд энэ зогсъё. Манай голын камер манаас авж байгаа. Эрүүл мэндийн салбарын дуучин, тэгээд Илгээ Салим Алтанбек Хорозбаев гэж Казахстан улсын ардын жүжигчний дуу бас их казах түмэн дотор бол хит болж төгсөн дуунуудын нэгийг дуулж байна. Ингээд шүүгчдийн сэтгэлдлийг сонсъё. Бэлгээ шүүгч. За энэ дууг би өөрөө яг ориг дуучны хувилбараар бас мэднэ. Тэ дуу бол яг тийм залуу насны ирч хүчээр дуулсангүй л дээ. Зүгээр яг тэрүүхэндээ зогсоод яг өөрөө түрүүнд би хэлээдс яг л өөртөө дуулж байгаа л дуулчлаа. Өөртөө зориулаад тийм яг тийм гал цогод харагдсангүй. Яг нөгөө миний энэгөө төсөөлж ирсэн дуучнаас арай өөр дуулчлаа л да. Би өмнө зөндөө сонсч байсан. Тий. За багш үг хэлгүү. Та. За баярлалаа. Ерэн дуу дуулахад байж тээ. Эхлээ тэр дуугаа сайн судалж тэр дуунда орж амьдарч байж хэмээн энэ дуу бол өчтөмдө хүрдэг байхгүй тийм ээ. Тэр талаас жоохон дутагдaltaй байна. Тэгээд холоо бас жоох ядарсан бай. Эсвэл нэг амсгаагаан дутуу аваад яруу ер нь нэг л дээд нотнууд дээр жоохон дутуу хүрээд байна. Дараагийн шатны шалгаар бол бишээ сайн хийчихээрэй гэж хүсэх байна. За баярлалаа. За баярлалаа. Бас сайхан шүүгч маань хоёр шүүгчтэйгээ сэтгэл нэгтэй байгаа юм байна. Ингээд Давринбек дүүдээ Наврузын баярын мэндийг хүргэе. Ярилцлага цаг дээр очиж бас үзэгч түмэндээ сайхан мэд хүргэнэ үү гэж урьж байна. Баярлалаа. Эмжигч барилгын зураг төслийн AECH компани. За намайг Хизатын Давринбек гэдэг зоноос өвчин суудлын төвд биологчоор ажилладаг. Дуулах дуртай. Дуу бол миний одоо үндсэн мэргэжлээсээ гадна хобби гэсэн үг. Өнөөдрийн одоо дууны уралдаанд маань одоо 3 дахь дагаал ингээл иймэрхүү тэмцээн тайзан том тайзанд гарч байгаа юм аа. Казахын нэрт зохиолч композитор Алтанбек Хорозбаев гэдэг хүний Илгээ Салим нутаг зон олонд одоо мэдчилгээг мэдсэн энэ дуунд маань агуулга нь өөрөө их темптэй дуу. Гэхдээ агуулга бас их өргөнгөрөөтэй
нутаг орны зоонолны одоо үеийн насны хүмүүсийг хамруулсан ахмад буурлууд ээж эмээ үе тэнгийн найз нөхдийг одоо мэдлэгийг мэдсэн мэндийг мэдсэн одоо ийм утгатай дуу байгаамаа. Тэргүүн байранд орох гэхээс илүү би бол хувьдаа бол өөртөө нөгөө түр шүүгчд нараасаа ард үзэгч түмнээс өөртөө бас нөгөө туршлах суух талаас нь ер нь гол зорилго маань миний тийм байсан. За шүүгч нар маань энэ дууг бас нэг нь хэлж ирсэн л да. Энэ дуу түрүүн бас өөрөө яг анх дуулсан дуучийн одоо дууг би бас зөндөө сонсч байсан. Тэрэндээ жоохон шүүгч үдчээ хөрөөгөө яг го зарим нэг хэсэг дээр жоохон өнгө дээр нь жоохон дээдлээ өнгөн дээр жоохон ноттон дээр сайн хөрөөгөө гэл бос шүүгчнэр бол ер нь бас их юм яриаггүй. За энэ удаагийн одоо маань дууны уралдаан маань айгу үлгүүчдийн маань зоонолын хамар болсон. Тэр тундаа одоо зөвхөн үлгүүчүүдийг бас казаки арт түмнээр бас төсөөлж болохгүй. Бид нар бас хамт ингээл нэг нутаг орондоо хамт амьдарч байгаа, сайхан амьдарч байгаа бас өшөө бас Монголын маань багын ястнууд, олон ястнууд бас байдаг. Тэр тусмаа дөрвөд манай ахын дүүс Туба арт түмэн байна. Уранхай түмэн бас жилээд хувийг бас эзэлдэг. Одоо үлгийг одоо яг нутгаар одоо үндсэн яснараа л ингээл төлөөлөн орсож байгаа бас тэр бас онцлог юм болов гэл энэ удаагийн дууны уралдаан маань бас тийм юм болов гэл бодож байгаа. Тэгээд зохион байгуулалтын гууд бас анх удаа ийм өндөр зохион байгуулалттай дэмсийн уралдаанд орсож байгаамаа. Бас баяртай байгаа. Малчин ТV-г үзэж байгаа, Сэнхэр дэлгэцээс үзэж байгаа Монголын маань одоо 8 зохист байгаа ахын дүүстэй бас энэ сайхан уламжлал өвгдөд цэцэс 1000 жилийн түүхтэй уламжлал ирсэн цагаан сарын баярын мэндийг бас энэхүү одоо танай телевизийг ашиглаад бас баяр хүргье. Дэмжигч Баян Улгийн аймгийн худалдаа үйлчилгээний Цамгар өгөөж компани. Нэгдүгээр шатны энэ сайхан арга хэмжээнд өнөөдөр оролцсон хамгийн сүүлийн одоо оролцогч маань тайзны ард гэгэлзээд байж байна. Мөн одоо сагсай сумаас оролцож байгаа Манаргүл гэж одоо гайхамшигтай сайхан эмэгтэй байгаа, сайхан их хүн байгаа, сайхан бүсгүй хүн байгаа. Өнөөдөр бас энэ уралдааны нийт оролцогчдын бас дийлэнх нь бүсгүйчүүд, ээжүүд, охтууд байгаа нь бас их тийм анзаарагдаж байна. Тэгээд Манаргүл маань бас та бүхэндээ одоо ээжийн тухай нэгэн гайхамшигтай казак дууг одоо хүрэхэд бэлэн болж байна. Аав ээжийг санагалжиж бид нэгдүгээр шатандаан оролцлоо. Нутаг орноо магтаж бид нэгдүгээр шатандаан оролцлоо. Ардын өв соёлоон уйруулан бид нэгдүгээр шатандаан оролцлоо. Нэгдүгээр шатны хамгийн сүүлийн оролцогч инхүү Манаргүл маань та бүхэндээ ая дуугаан хүрэхэд бэлэн болсон байна. Эрхэм үзэгч түмэн минь таалан болгоно.
За манар гүлдээ баярлалаа. Эрхэм хүнд үзэгчдээ манар гүл маань эхийн сайхан дууга та бүхэндээ өргөн дэвшүүллээ. Хаан ч гэсэн ямар ч улсад ч гэсэн ямар үндэстэн ч гэсэн ээж хүн их хүний алдрыг магтан дуулна гэдэг бол хамгийн сайхан үрийн дуу байдаг, хамгийн сайхан сэтгэлийн дуу байдаг юм а. Манар гүлийнхээ дуунд одоо шүүгчдийн маань хэлсэн сэтгэлдлийг бүгдээрээ сонсцгоё. За, хувцлалт үнэхээр гоё байна. Сайхан гоё хувцалсан ба. Яг гоё юм. Бүрэн хувцас харыг түрүүнээс хойш бодож байсан. Яг сайхан казак хүнснийхээ хувцсарыг бүрэн хувцалсан байна. За, манай хүн сайхан дуулсан. Гоё дуулсан. Даанч нэг ийшээг нутг нь ийшээ юу юу? Нутг нь айл зүгүрээ. Энд буруу харж гал явчих шиг боллоо тийм. Хөндлөн бол тооцох шиг боллоо тийм. Хажууд ийшээ харж. Ер нь нэг ийшээгээ цам гаруй чигтэл харж байгаа л тооцох шиг болсон доо. Баяр хүргэе. Тэгээд дараагийн шатанд тэнцвэл мань 3 руугаа хараарай та. Тийшээ биш. Тэнд одоо нэг өөр наашаар гэдэг тэгээд эсэ шиг байгаа. За амжилт хүсье. Сайхан дууллаа. За манар гүтэ баяр хүргье. Ер нь их өвөрмөц цолоод өгөхт байна. Энд яаж дуурах уу гэж бодоод байсан чинь айтайхан дуурч байна. Тэгээд нэг онцлог нь дууны үг хэллэг маш их тод. Энэ орос дуучдаас хамгийн сайн хэлж байгаа үг хэллэг сайн дууч юм байна. Тэгээд дөрөв манай дүүтэй санал нэг байна. Дараагийн шатанд шалгарч явбал бас сайхан өөрийнхөө онцлогийг харуул тийм дуу сонгороо гэж хэлмээр байна. За баярлалаа. За Канад багштай баярлалаа. Манай Батсайхан яруу найрагч маань бол одоо хоёр шүүгчтэйгээ адилхан саналтай байна гэдэг бол манайр бэх дэмжсэн саналтайгаар явж гин. Ингээд таныг ярилцлагын болон руу урьж байна. Дэмжигч хот хоорондын тээврийн Аман Автотранс компани. Миний наатан манар гүлэнэр хангаса сагсай сумнан гэлдэм. Миний нэрийг Манаргүйл гэдэг. Сагсай сумаас ирсэн. Тэмцээнд оролцсондоо маш их баяртай байна. Малчид биднийг дэмжин зохион байгуулж байгаа. Асалбек ахтаа маш их баярлаа. Дуусан дуу маань Анандан Алтан бар мекен гэдэг дуу. Би ээжтэй хайртай болохоор ээжийн тухай дууг сонгосон. Анх удаа тайзан дээр гарсан болохоор маш их сандарч байлаа. 100% сайн дуулж чадаагүй ч санаанда тултлаас дуулыг чичээсэн. Сандраа чичирж байсангээ боддоо багаасаа дуудуулах дуртай, сэтгүүч болох мөрөөдөлтэй хүүхэд байсан юм. Мөрөөдөл минь биелээгүйч тайзан дээр гарсандаа маш их баяртай байна. Энэ уралдаанд бүх оролцож байгаа хүмүүст амжилт хүсье. Ахан дүүстэй баярлалаа гэж хэлье. Наврын баярыг мэндийг хүргье. Миний қолдап ағайын төсім барлық қолдап жатқан ағайын төсіме рахмет. Наурызымыз құтты, ұлысымыздың ақымыз мол болсын. Дэмжигч Арудана компани. Түрк чанарыг Монголд. Баян гүлгээчүүд дуулж байна. Уралдааны 1-р шат энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаартаа хамт байсан эрхэм үзэгчид та бүхэндээ баярлалаа. 40 гаруй оролцсон энэхүү уралдааны 1-р шатнаас одоо нэлээд олон хүн нь хасагдах байх. Гэхдээ хасагдсан хүмүүст бас харамсах юм байхгүй. Та бүхэн маань баян гүлгийн нутгаа дууллаа. Казак түмнийхээ өрмөц заншлыг дууллаа. Та бүхэн маань дэлгэцээр мөнхрөн гарч хамаатан садан элгэн садандан нарны баяр Наврузын баярын мэндийг бие биендээ хүргэн мэдчилсэн ийм гайхамшигыг бүтээсэн гайхамшиг бүтээгчд юм шүү гэдгийг нийт оролцогч нартай хэлэхэд таатай байна. Саруулалтайн салхинд хиймрийн шүншгэн оршдог сартай дэлхийн илгэн дээр хийсэн үлсэн дэлгэрдэг санаа дэлгэр түмнийхэн үйлс бүхэнд нэртэй сарн наран тамагтай ийм сайхан нутагта оринхор домбрын игшилэгхэн байдаг Монгол нутагтан төрсөн бид Монголын казакууд гэж бахархсан өдрүүд үргэлжилсээр байна. Баян гүлгээчүүд дуулж байна. Энэхүү уралдааны 2-р шатанд бүгдээрээ уулзцай уралдааныг шүүлсэн хөгжмийн зохиолч бэлэгт дуучин Канад яруу найрагч Батсайхан нартаа үзэгчдийн өмнөөс үлгээчүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Энэхүү уралдааныг дэмжиж ажилласан төрийн болоод хувийн бүх байгууллага иргэд та бүхэндээ сайн сайхныг хүсэж өрөөе. Улс он болсон, ах мол болсон. Навруз мэрэгчлэрээс гут болсон агаараар дараагийн шатанд уулзлаа. Түр баяртай эрхэм хүндэт үзэгчтэй баян үлгээчүүд дуулж байна.